Би Адольф Гитлерийг шатаасан. Адольф Гитлерийн хувийн жолооч байсан Эрих Кемпкагийн бичсэн дурсамж номын хэсгээс төлөвлөж байна. Энэ номыг 1950 онд Мюнхений Кирбург хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Фюрер усан доогоор явдаг шумбагч онгоцон суугаад Инлүлийн лэндд очсон. Испанийн генерал Франкос рейхсканцлер гэсэн Гитлерийг Сеулийн ойролцоох ууланд нэг нууц шилтгэнд нууж байсан. Бомбей нэг сонио. Германы рейхсканцлер байсан Гитлер төвдөд ламын сүмд амьдарч байна гэж мэдээллээ. Кемпка номынхоо оршилд ингэж бичсэн би. Хэдийгээр Эрих Кемпка тухайн үед улс төрийн асуудлаас хол өндөй байсан ч Гитлерийн итгэмжлэгдсэн жолооч байх үедээ СС-ийн Оберштурмбанфюрер цолтой Фюрер рейхсканцлерийн машины паркын дарга байсан хүн юм. 1945 оны 4-р сарын 30 өдөр дунд эзэнт улсын канцлерийн район засгийн газрын хороолд Оросын их бооны сум тасралтгүй дэлбэрсээр байлаа. Фюрер эцсийн мөчөд ч гэсэн өөрт нь үнж байж өөргөө биелүүлж буй хүмүүстэй бүгдтэй гар барьж салах ёс гүйцэтгэв. Өрөөнийхөө дунд их нартайгаа зогсож байсан Фюрер тэдэнтэй ахин салах ёс гүйцэтгэв. Олон жилийн турш Фюрерийн хамтран зүтгэгч ихтгэл тань байсан Фрау Ева Гитлер эмэгтэйчүүдийг тэрвэрч тэдэнтэй гар барьж салах ёс гүйцэтгэв. Яг энэ үед Гюншэ надтай холбоотой нэгэн хатууд тушаал буюу Гитлер түүний эхнэр хоёрын цогцыг шатаахад хөрөлцөхүйц бензин олох үүргийг Гитлерээс авчээ. Фюрер би цогцоо Оросуудын атомын музейд тавиулахыг хүсэхгүй байна гэж хэлжээ. Энэ үед би ээлжийн харуул солихоор их бооны суманд нэг хөртөөгөө газар гараж сууж байсан юм. Утас дугарлаа. Гюншэ нэлээд догдолт сонгоцсон хоолоогоор Эрих чи надад одоохон 200 литр бензин олоод өг. Энэ үед 200 литр бензин олох нь боломжгүй зүйл байсан учраас би түүнд ойлгуулах гэж оролдлоо. Гэтэл харилцаурын цаана Гюншэ бараг галзуурах шахан бензин, Эрих бензин гэж хашгирав. Гюншэ чи 200 литр бензинээр яах гэсэн юм бэ? Энэ тухай уцаар ярьж болохгүй. Эрих чи ойлгооч над бензин хэрэгтэй байна. Сонсч бай Эрих. Бункерийн хашааны өмнө одоохон бензин аваач. Хэрэгтэй бол ертөнцийг эргүүлж байгаад ч хамаагүй бол. Тэрээр би нэг ч хором хүлээж чадахгүй. Эвдэрсэн машинуудын банкнаас бензин олохыг хичээ. Бензин олсон хүмүүсээ одоохон Фюрерийн бункер руу явуул. Бас өөрөө энд хурдан үрээдэр. Гюншэ уцаа тавьчихав. Намайг бункерт ороход Гюншэ ухтан Гитлерийн ажлын өрөөнөөс гарч ирэв. Түүний нүр царай танигдахын аргагүй өршлөгдөжээ. Үхээрийн цагаан царайтай Гюншэ надад өгөж ирэв. Бурхан минь отто юу болов вэ? Гюншэ миний хэлснийг сонссонгүй. Гитлерийн өрөөний хаалгыг ноцолдон байж хаагаад над руу эргэж дүрлийсэн томнуудаар ширтэнгээ. Фюрер өгчлээ гэв. Сандарч мэгцэндээ би Гюншэг асуултаар болж орхив. Бүх зүйл тодорхой боллоо. Фюрер ажлынхаа өрөөнд гарбуугаар амрууга буудаж унахдаа толгоогоороо ширээ шаан очжээ. Түүний дэргэд Ева Гитлер дивааны түвшлэг налан хөдөлгөөнгөө суужээ. Түүний баруун гар доош унжиж, гарных нь харалтаа доор шалан дээр боо өвтөж байв. Одоо Фюрерийн дэргэд хэн байна вэ? Геббельс, Борман Линге, бас Штюмфегер эмч бий. Аксман яваад өгсөн. Манай хүмүүс бункерийн өмнө бензин авчирч эхлэв. Энэ үед Фюрерийн өрөөний хаалга нэгдэж бензин бэлэн үү гэж Гитлерийн туслах Линге хашгирав. Бензин бэлэн болсон гэж би хариуллаа. Линге өрөөнд эргээд орчихов. Хэдэн секундын дараа хаалга ахин онгойж Штюмфегер эмч Линге хоёр Браунгийн цэргийн унжилд ороосон Гитлерийн цогцсыг дамжлан гарч ирэв. Фюрерийн нүүр хөмсгөө хүртэл бүтээлгтэй байлаа. Бууралцсан өснийхэн доороос хувхаа цагаан дух харагдаж зүүн гар нь хүнжлөө сугарган гарч доош унджээ. Араас нь Мартин Борман Ева Гитлерийн цогцыг тэврэн гарч ирэв. Ева Браун хар өнгийн плаж өмсчээ. Түүний цагаан хүзүү хойно нугдаан толгойн гэдижээ. Энэ нь надад Фюрерийн цогцсноос ч илүү аимшигтай сэтгэлийг төрүүлв. Ева амд байхдаа Борманыг үзэж чаддгүй байсан юм. Гэтэл цогцыг нь өөр их нэвлэршгүй дайсан Борман тэврээд явж байдаг. Үгүй ээ, Ева Браун өгсөн ч гэсэн түүний цогц Борманы гар дээр байх ёсгүй. Би Гюншэ тандан Фюрерийг өргөж явахтан тусал би Еваг авъя гэж хэлээд юу ч хэлээлгүй. Евагийн цогцыг Борманы гараас авлаа. Бункерээс гарахын тулд дээшээ 20 шат өгсөн гэдгийг би тооцоогүй байжээ. Хүч барагдаж амрах хэрэгтэй боллоо. Ашгүй шатны дунд Отто Гюншэ надад туслахаар ирж бид хамтдаа
Ева Гитлерийн хүүрийг дээш нь гаргав. Өдрийн 2 цаг болж байлаа. Эзэн тулсын канцлерын газар нутаг хүчтэй галын дор оршиж байна. Ойрхон Оросын Японы сум дэлбэрч асар том шороон хүрхрээ дээш хөөрнө. Эмч Штумфегер Линге 2 фюрерийн цогцыг бункерийн хаалганаас ойролцоогоор 3 метрийн зайд газарт тавьжээ. Дэрэгд нь асар том бетон халахвч байна. Фюрерийн цогцыг ороосон хүнжлийг авсангүй. Гүншэ бит 2 Евагийн цогцыг нөхрийнхэн цогцтой зэрэгцүүлэн хэвтүүллээ. Бидний тойрон Оросын Японы сум дэлбэрсээр бид бункерт дорж Японы сум намжихыг хүлээлээ. Дараа нь би савта бензин авч бункерээс гүн гараад бензинээ цогцсуудын дэргэд тавив. Фюрерийн цогцын дэргэд очиж 100 гарыг нь засч биеийг нь дагуулan тавилаа. Би бензиний таагийг мултлан авсан боловч Японы галд улам ширүүсч сумны хэлтэрхийнээс ам зайлж бункерт орлоо. Сэтгэлийн шаналга дээцэгтэй хүрчээ. Бид сумны дэлбэрэлт багасхийг тэс чадан хүлээж байна. Цогцсуудыг амжиж шатаах ёстой. Би бүхэн гүйж дотгошоо орон ахин савта бензин авчирлаа. Энэ бол Гитлерийн эцсийн тушаал. Би гүйцэтгэх ёстой учраас хүч гарган Гитлер Ева 2-ын цогц дээр бензин асглаа. Хамаг би чичрэн. Өөхөксдийн хувцсаар салхи тоглосоор. Гүншэ Линге 2 Гитлерийн сүүлчийн тушаалыг сэтгэлийн асар их хүч гарган биелүүлж байгаа нь тэдний нүүр царинаас илт байлаа. Бункерийн хаалган дээр ил амарсан ажлыг гүйцэтгэж буй бидэнтэй хамт доктор Геббельс, Борман, эмч Штумфегер нар зогсож байлаа. Энэ үед биднээс хэнэж бункерээс гарч зөрөхлөхгүй байв. Гадаа там буцалж байлаа. Бензинд яаж гал өгөх вэ? Гранатаар гал өгөх саналыг би няцаав. Миний харц тохиолдлоор бункерийн хаалганы дэргэд их хүч тавьсан гал унтраагуурын хоолой хажууд хэвтэж байсан альчуур дээр туслаа. Альчуурыг аваад айл гэж би хашгирав. Альчуураа бензин дүрж нороглоо. Шүтэнц. Доктор Геббельс халааснасаа шүтэнц гарган над руу сарвав. Би шүтэнцийг зурж альчуурт гал өгөөд дүрлцэж буй галт бөмбөлгөө шидчихв. Бөмбөг цогцсуудын дээр унаж их түл гарган шатлаа. Бидний 6 хүн фюрертэй сүлжээ удаа салах ёс гүйцэтгэлээ. Дараа нь аимшигт үзэгдэлд сэтгэл алдарсан бид шатаар уруудаж бункерт орлоо. Бензин ассаар байсан боловч цогцсууд бүрэн шатахгүй байв. Цогц шатаалт өдрийн 14 цагаас оройн 19 цаг 30 минут хүртэл үргэлжлэв. Маш хүнд нөхцөлд өөрийнхөө хүмүүсийн тусламжтайгаар ахин хэдэн литр бензин оллоо. Намайг бункерт ороход тэнд бүх штаб цугларсан байв. Тэд дээш гарч өөрийн фюрер түүний эхнэр хоёрт салах ёс гүйцэтгэхээр очиж байлаа. Ийм хэцүү магадгүй хамгийн бэрх үед тулаан татварчсан засгийн газрын комендант бригад фюрер Монке цагдаагийн газрын генерал Ратам губернарын хацрыг даган нулимс орсож байлаа. Ямар ч үед энд ноёрхож байсан амгалан тайван байдал Адольф Гитлертэй хамт төгсгөл болж бүгд л юу хийхээ мэдэхгүй өмөлдөв. Аимшиг бид бүгдийг нөмрлөө. Гитлер түүний эхнэр хоёрын цогцсны шатсан үлдэгдлийг миний өрөөний ханны дэргэд оршуулсан юм.